Эрхэм хүндэтгэгчтэй та бүхэндээ өчигдөр төргий Монголын үндэсний орон нутгийн телевизийн уран бүтээлийн 6 дугаар байдлаа. Бирлээ цог хөтөлбөрийн 1-р сарын 18-нд буюу Баасан гарагийн дугаар та бүхэндээ хүрч байна. Өчигдөр үзэгчтэй тэр өнөөдрийнхөө зочдыг үзэгч та бүхэндээ танилцуулъя. За, кино урлагийн дэд сургуулийн багш, Босс Рекордсын продюсер. За, өнөөдөр бидний ярилцах гол сэдэв нь ертөнц цомгийн уран бүтээлч болт. За, ертөнц цомгийн хөгжмийн зохиолч Ом нар хүрэлцэн ирээд байна. Та бүхэнд өчигдөр төргий салхи хөдлөн одод жингэнэлдэж тэнгэрийг зурна ус урсаж уулас илээж талыг зурна хавар болж цэцэг сургаж зуныг зурна хүсэл дийлж онгод шатааж хүнийг зурна нар нээлгэж аялгуу эсгэрч ертөнцийг зурна. Шулхан биднээсэн зочдоос бас уламжлал болсон нэг асуулт байдаг юм аа. Өнөөдрийг ер нь яаж хэр зэрэг ажлыг бүр бүтээлтэй өнгөрөв? Ажлын стресс гэдэг нь ажлын ачаал хэр зэрэг их вэ? За, ертөнц цомгийн ажилтай холбогдуулаад бид нар одоо энийг хийх одоо доторх уран бүтээлээс гадна одоо хийгээд бэлэн болсны дараа түмэн олон түгэж таниулах гэдэг юм. Энэ ажил бол бас их ажил байт юм байна. Тэгээд өнөөдөр бас тийм ажилтай хийхэд уцааг өнгөрөөлөө. Анаа бид хоёроос цог явал юм. Доктор ер нь машин төвжил хэр вэ? Гайгүй юм агуулж байна шүү дээ. За, үзэгчдээ бас танилцуулахад хөтлөгч төвшин төсөлтөөр өнөөдөр хөтөлбөрийг 245 хамт хөтөлбөрийн турш хөтлөж явуулах болно. За, бидний ярилцах гол сэдэв бол үзэгчдээ ертөнц цомгийн тухай танилцуулна. За, энэ шинэ цомог худалдаанд гарсан байгаа. Энэ цомгийн одоо онцлог гэдэг нь энэ цомог одоо юугаараа давуу талтай юм. За, энэ цомгийг бүтээсэн уран бүтээлчдээс үзэгчдээ уулзуул сонирхолтой яриа өргөх болно. Бүгэн ертөнцөөс эхлэлтэй одоо тэгээд хөгжмийн хэлээр дуурайжтай. Дэлхийн өөрийнхөө тэнхлэгдэр юунд ч торохгүйгээр ямар их цаадгүй сэнсэртэл сайхан эргэж байна. Гой хөдөлгөөнтэйгээр өнгөтэй их тийм сайхан дэврэнгүй сэтгэлээр ертөнцийг харж байна. ертөнц цомгийг бол ерөөсөй байгалийн хөгжим гэж нэрлсэн байгаа тийм ээ. Энэ цомгийн онцлогийн талаар ярьж чаддаг. Бусд гарсан цомгоодс ер нь юугаараа онцлогтой, юугаараа давуу талтай байна. За, ер нь давуу тал гэхээсээ илүү ертөнц цомгийг яг юу бодож хийсэн бэ гэдгээс ярин ертөнц цомгийн онцлог бол хөдөлгчдийн үе соёлыг орчин цагийн хөгжим тэгээ байгалийн дуу чимээтэй ослуулж хийж байгаараа гол онцлог болоод байна. Тэгээ ер нь яагаад анх энэ CD-г хийх болсон бэ гэвэл өнөөдөр мэдээллийн технологи хөгжсөн энэ дэлхийн мэдээллийн хавтгай болсон энэ үед Монголынхаа хөгжмийг, Монголынхаа урлагийг бид нэр дэлхийн давцанд гаргахын тулд ямар төрөл байх юм бэ гэдгээс бид нэр бодож хандах гэсэн. За, тийм болохоор мэдээж хүн төрөлхтний сэтгэлд нэвтрдэг түгээмэл ямар ч орчуулгагүй хэлбэл мэдээж хөгжим тийм. Тийм учраас бид нэр хөгжмийн төрлөөр уран бүтээл хийх юм байна. Тэр нь бол одоо яаж тэр хүмүүст хүрэх юм бэ гэдгийг эхлээд бодсон. Тэр нь бол мэдээж биднэрт бидний өвөг дээдсээс өвлүүлж өгсөн үндэсний юмнуудаа шингээж өөр хаанч ижлэхэн сонсохдохгүй өөр хаанч адилхан сонсохдохгүй юм хөгжмийг бүтээх юм байна гэж бид нэр хоорондоо ярилцаад дэлхийд дахин сонсох тийм хөгжмийг хийя гэж Босс Рекордс 2009 оноос хойш хийж ирсэн юм аа. Хамгийн гол нь бол Монгол ардын одоо уламжлалт хөгжмийн зэмсгүүдээс товшуур хөгжмийн ая дан одоо хин хиннээс сонсогдож байгаа нь зөвхөн одоо Монгол хүний сайхан ертөнцийг гаргаж ирж байгаараа энэ хөгжмийн одоо шүншиг нь оршиж байна гэж бодож байна. Монголынхаа өөх төвх соёлыг судалсан. Тэр судалгааны явцад явж байхдаа хоббис гэдэг хөгжмийг анх ингэж мэдж авсан. Монгол хөгжмийн гайхамшиг гэх юм байгалийн сайхныг мэдрүүлэх гол зорилготой гэж хэлсэн. Эний зүгээр хөгжмийн одоо ямар одоо хөгжмийн зохиолч хүн энэ одоо нар гэдэг юм, уус гэдэг юм, салхи гэдэг юм энэ төрлийг тэр дэлхийд хэнд мэдүүлэхэд хамгийн чухал юу гэсэн. Юу бодож энэ хөгжмийг бичиж байгаа. Тийм, энэ цомгийн өөрийнх нь нэр нь одоо ертөнц болохоор энэ ертөнцийн доторх нэгж зүг болох те нар ус салхи тал. Тийм, тал
Монгол тэнгэр гэл эдрийг хийж гисэн л тоо. Одоо сүүлийн үед Монголд одоо гарч байгаа уран бүтээлчдийн цомог гэдэг мэдээж уран бүтээлч хүн бол тодорхой хэмжээний одоо ажиллагаа тий цаг хугацаа шаардаж бүтээж байгаа. Гэхдээ ер нь нэг цомог гаргахад 2 жил 3 жил засуулдаг хүмүүсийг бол уран сонсож байгаа учраас энэ одоо цомогт бол одоо их тийм хөдөлмөр бас одоо ажиллагаа шаардсан ажлыг хийсэн байна. Тий. Ер нь бол энэ цомгийн бүтцийн гэх юм бол үндсэндээ нэг бараг 3-аас 4 шат дамжиж хийсэн гэх юм да. Эхлээд бол сая бид нэр ярьсан шүү дээ. Ард бид хөгжим үндснийхээ хөгжмийг шингээх юм байна гэх. Тэгэхээр энийг бид нар судлах хэрэгтэй болсон. Ингээд судалж явах явцдаа бол хамгийн анх авсан хөгжим бол бидний энэ товшуур гэж хөгжим байгаа. 2 жавцтай. Энэ товшуур бол одоо манай эртний язгуур хөгжмийн эзэмсэг. Тэгээд тэрний дараа нэг өдөр бас нэг юм түүх ярихад манай залуучууд ингээд шинэ хөгжим зохиочлоо гэдэг. За ямар хөгжим бэ гэсэн товшуурынхаа дээд доотлоо дахиад нэг жавцсан юм яа. Тэгэх юм бол олон хүн зэрэг дуурах юм аккорд дуурах гэдэг. Тэгээд бид юм тийм хөгжим байдаг үг мэдэхгүй тэгээд ямар ч нэг тиймэрхүү яриа болоод өнгөрчээсэн. Тэгээд судалж идэл 4 жавцтай ийм хоббис гэдэг хөгжим бид нэр байдсан байна. Тэрийг бид нар өөрсдөө бүр хэрэглэхээ болсон. Монголчууд бүр мэдэх юм битээ л дээ. Тэгээ энийг бодоод одоо тэр зам Бадрагван тэр хин Бадрахын гаждын Бадрах замцын Бадрагийн тэр ном дахиад тэр манай тэр Монголын түүх юмнууд дээрээс юм хоббис гэдэг манай төргийн үеэс манай техник хэрэгжсэн язгуур хөгжим байдаг. Тэрийг одоо бид нэр хэрэглэдэггүй бүр мартагдсан юм хөгжим байна. За энийг сэргээе гэж ингэж тоолсон. Хавар бол урмал амтан байгаль дэлхийн бүх зүйл дахин шинээр цэцгэлд илгэрж шинээр амилж идэг. Хаврын цаг бол хүн болгонд ухаарл гэгэлзэл санаашрал хайр сайн сайхан бүхнийг бэлгэлдэг. Хавар хүний сэтгэл бол ялхарч эхэлдэг. Тэгэхээр энэ хөгжим бол үнэхээр энэ хаврын сайхан удирдлыг бол тод өсөлсөн байна. Ирж буй цагийг буцна гэж харамсал төрх. Буцаж буй цагийг ирнэ гэж баясгал төрх. Бүтэн сайхан ногоон хаврыг илгэрж байгаа хаврыг зураг шиг хөгжим хийж өгчтэй. Гоё байна. Тэгэхээр хавар гэдэг нь дэлгэрч байгаа одоо сэргэж байгаа бүхэл юмыг одоо харуулахыг зорьсон ийм л хөгжим юм байна да. Миний бодлоор л ингэж бодож байна. ертөнц цомгийнхоо одоо нэг бичигдсэн буюу ертөнцийн тухай одоо энэ цомог дээр одоо олон хөгжим судлаач, уран бүтээлч хүмүүс өөрөөсөө гэсэн хөгжим судлалын шингээс ярьцлага өгсөн байлаа. Энэ тухайг харуулъя. Миний гадна хэдэн ертөнц оршдгийг би мэдэхгүй. Миний дотор хэдэн ертөнц оршдгийг би бас мэдэхгүй. Оршихгүй болсон цагтааргүй хоосон додож одоогийн энэ ертөнцийг огт үгүй гэж сэтгэнэ. Ертөнц цомгийг бид хүний сэтгэлд амар амгаланг бий болгож хүн тайвширлыг өгөх зорилготой анх бодож эхэлсэн. Хүнд байдаг одоо хэдэн мэдрэхүү байдаг юм 5 6 7 бүхэл мэдрэхүүд мэдрэгдэж байгаа тэр бүх зүйлийг ертөнц гэж би ойлгодог. Тэгээ энэ сав шимд бол бас хүнд хамаагүй юм бол байхгүй. Надаас бүх юм шалтгаална, ертөнцөөс би өөрөө шалтгаална. Залуу хүмүүс ялангуяа ерөөсөө ертөнцийг өөрчилж чадна. Сонсоод үзвэл одоо нисэх мэт болох нь тодорхой. Сонирхолтой сонирхолтой байна тий. Бид нар одоо төвшин төвсөд юм онон гэдэг юм уу ертөнц гэдгийг тайлбарлах өөрөөрөөс өөрийн онолоор өөрийн философиараа тайлбарлах байх тий. За энэ одоо манай өнөөдөр сэтгэл судлаач гэх юм уу хөгжим судлаач бэлэг зүйч одоо монгол судлаачдын тайлбарлаж байгаа бас их сонирхолтой байна шүү тий. Манай үзэж чадчихсан бас өөрөөсөө бодж ирсэн ба тий. Тэгэхээр ертөнц цомгийн уран бүтээлийн тухай сонирхмоор байна. Аливаа уран бүтээл зөв 1-2 хүнээс бүтдгүү нь ойлгомжтой. Энэ одоо хөгжмийн найрлагын дууны найрлагч гэдэг юм одоо
тэр морин хориг чуулга гэдэг бүхэл бүтнээр орсон байгаа. Энэ хүмүүсийн бол дуртам зүйлтэй. Хаана бичүү тийм бас бичлэгийн үйл явцын тухай. Бичлэг бол Дашка студ дээр бичигдсэн. Дашка ах юм студ дээр. Тэгээд A-Sound томтлогийн гитарчин Алтан гэрэл. Тэгээд манай оргил болт гитарчин оргил болт ятгачин мөнх эрдэнэ. Морин морт Бүргэд Баатар Фая хамтлагийн аргил гитарчин Батүлэг бас хийлцгийг жоохон байх шээ. Тийм хийлч тэр хөгжим бүжгийн дунд сургуулийн ариун гэрэл гээд охин хийл тогсон. Тэгээд флейт саруул бат лимпичин Жонон хамтлагийн лимпичин цаг хоёр саксофончин ням гэрэл бол маа Алтан гэрлийн Аткагийн дүү нөгөө саксофонч. Тэгээд ах トゥ хоёр нэг бүтээл дээр хоёулаа тоглосон. Тэр бүлэхний хувьд их өргөн ойролцоогоор хичнээн ажилласан байх. За одоо тэгээд улсын филармонийнхаа бүрэлдэхүүнийг тооцох юм бол бүгдээ нэлээд их өргөн олон хүн оролцсон л да. Зүгээр энэ уран-бүтээлийн цомгийг үндсэн хүмүүс ямар дүгнэлт хийж яах вэ? Тэгвэл нэг симс байдаг шүү дээ, нэг мессеж байдаг шүү дээ. Үзээд ямар хос хэлж байгаа нэг ч оруулахгүй эсвэл энийг оруулсан бүтээлийн хавуулж гэх юм уу сонсож ирсэн. За бид нэр энэ дискийг бас нэг онцлог гэх юм бол энэ Монголд ингэж нээж эхлэхээс өмнө онлайнаар бид нэр интернетийн цахим сүлжээгээр дэлхийд дахинд 14-өөс ингэж борлуулалт бас түгэлт хийсэн. Тэгээд манай гадаадд оршин сууж байгаа Монголын олон залуучууд энд Монгол худалдаалагдаж эхлэхээс өмнө онлайнаар аваад бидний лөө олон баярын бэлтгэлээ бэлгэлсэн. Тэгээд одоо дэлхийн одоо юм чал өөр болсон энэ боломжийг бид нар ашиглаж байгаа. Энэ бол ганцхан биднэрт олдоод байгаа боломж биш, бид нар бүгдээр нь байгаа боломж. Одоо нээлттэй тий. Би бас сони сонсч ирсэн юм а. Энэ ертөнц цомгийг энд яг аль бисны нээлттэй хийхээс өмнө дэлхийд дахин одоо хөгжим төгөд газруудаас харагдаж эхэлсэн байсан гэж сонсчихсан юм. Тийм. Тэр бид нар бол ер нь зэрэг нэг санаатай байсан. Тэгэд 14-ний өдөр тодорхой одоо бид нар энэ чинь солонгос тэгжүүлж авчихсан болохоор ингээд гайл наан цаан бас нэг тээвэрлэлтгээ цаг хугацаанаас болоод 16-нд нээлттэй хийсэн. 14-нд бол дэлхийд дахинд энэ цахим сүлжээгээр борлуулалтынхаа үйл ажиллагаа эхэлсэн байнамаа. Ус гэдэг бүтээлийг бол бид туслыг хураавал далай болно гэдэг энэ санаа бол ерөнхийдөө дотроо явж байгаа. Усыг бол ер нь дүрслэхэд бас тийм амаргүй. Тэгээд ятгах хөгжмөр бол усыг ерөнхийдөө илэрхийлсэн. Дүрс бүхнийг илбэж дүр буханд хувилах хувилгаан хорвоо ертөнцийн янаг эм чанар. Тэгээд ертөнц цомгийг одоо нэгэн бид нар ингэ хийсэн учраас энийг түмэн олонд түгээж ойлгуулах одоо таниулах дэлгэрүүлэх энэ ажил бол одоо бас нэг том хэмжээний ажил бидний өмнө хүлээж байна. Тийм болохоор бид нар энэ лүгээр их явна. За тэгээ энэ ардаас мэдээчийн цомгийн бүтээлүүдийг амьд хөгжмийн тоглолтоор мэдрэмжийг үзэгчд хүсэх ба тэрний одоо хүсэлт нь одоо юу гэх юм манад одоо тийм тоглолтын ажиллагаа хийн. Тэгээд бас ертөнц цомог бол бүхэлдээ бол энэ бэлэг зүй одоо энэ бэлэгдлийн тал руу их чиглэсэн. Ер нь бол манай монголчууд бол угаасаа их амны бэлгээр их юм дандаа бэлэгдэж ирдэг тийм ээ. Тийм учраас ер нь бэлэгдлийг бол нэлээд шингээж өсөлттэй тийм үү. Бас цомгийнхоо энэ авцсны загварын би яг нэг асуу гэж бэлэглийг бас ингээд бас үзэгчтэй бас тайлбарлаж байна. Одоо цэлмэг хөхтөн дээр юм цаатан дээр нь харуулсан байгаа тийм. Цэлмэг хөхтэнгэр лугай суурин дээр тийм ертөнц гэдэг нэрийг эрхмэл бичгээр бичиж өгсөн ба. Тэгээ энэ тоон энэ хэл бэлтгэлийн энэ зургаар бол орчин үеийн хөгжим гэдгийг илэрхийлээд за энэ ингээд бүдгээс ингэж тодорж байгаа юм бол одоо түүх цаг хугацааг илэрхийлээд тэгээд одоо энэ одоо хөгжмийн зэмсгэлээр аваад үзэхэд бид мартагдсан хөгжмүүд ингээд тодруулж ингэж сэргээж гаргаж ирсэн. За тэгээд энэ цагаан өнгийг сонгодог нь бол энэ цайлган цагаан сэтгэл цэвэр ил тод бүхэн ил тодыг тодорхой байх хэрэгтэй гэдэг санаа.
хөгжим зохиолч хүн. Дээрээс нь энэ ертөнц гэдэг энэ цомгийг одоо бүтээлээ, нэлээд хөлмөр зарлаа. Одоо ертөнц цомогт ертөнц нар ус салхи тал хавар одоо уулс онгор тэнгэр гэдэг шүү дээ. Энэ бүхнээс хамгийн хөгжмөлөг зүйл нь хамгийн гоё одоо хөөг шиг гараад зүйл нь таны бодлоор юу вэ? Бүгд л өөрсдөө нэг өнгөтэй шүү дээ юм. Бүгд л нэг том утга санаа агуулж идэг. Тэгээд ер нь эдгээрээ ингэж онцлоод авах юм бол арга байхгүй тийм. Ер нь эдгэр чинь бүгдээрээ нийлээд энэ цомог болж байгаа. Тэгэхээр энэ маань л өөрөө ямар нэг ялгаа байгаа гэж бодоод тань ирнэ. Таны бодлоор нэг тэр бол үнэхээр одоо миний бодлоор хамгийн хөгжмөлөг зүйл гэж нэрлэх юм бол ажил нэрсэх гарах уу жоо ялгаа байх хоорондоо. За ялгаатай гэх юм бол одоо хоорондоо бүгд л ондоо зүйлсүүд гэж байгаа. Тэгээд одоо бүр онцлог гэдэг юм бол гээд байх юм бол одоо хураа гэл онцлондоо энэ бол монголчуудын бүгднийх нь одоо хүсж ирмэлцэж идэг зүйлийг нь бол ерөөлийн хэлбэрээр ерөөсөн байгаа. Ерөөл гэдэг хэлбэр бол бас манай бүлэг зүй дотор байдаг бас их том соёлын нэг өв байгаа. Тэгээд сүүлийн үед бол ерөөл бол бас нэлээд мартагдах гэдэг. Тийм учраас ерөөл тэгээд нэг юм бэлэн цэцэн үхтэй, хэлэнгийн долонгоо, хурдан сэтгэдэг, цог залтай байх юм гэдэг юм цаагуур аян монгол хүнд бас түүгээр дамжаад бэлэнлээрээ бас өрсөндөө сэргийлж тийм ийм юмнуудын бас нэг сэргээх гээд бас энэ ерөөлийг бид нэр оруулсан байгаа. Тэгээд 3 цагийн эргэлтэнд өнөөдөр хүндрэлтэн дэлхийн үндэстэйгөө байгальтайгаа яаж харьцуулдаг юм дотоод сэтгэлдээ ямар юм байдлыг эрхэмлж явах хэрэгтэй юм гэдэг ч юм уу тийм ээ. Одоо бид нэр одоо юмыг бол аль ч талаас нь харж илэрхийлж болж шүү дээ. Муу талаас нь хараад юм шүүмжилж болж чинь тэгвэл бас сайн сайхан байгаасаа гэдэг талаас нь өнөөдөр цэвэр ичмтгий охид минь үү цэгс шудраг нөхөд минь үү гэж хэлэхэд чинь өнөөдөр хэдийгээр тийм байхгүй чадахгүй байгаа ч гэсэн тийм байх хэрэгтэй юм шүү гэдгийг хэлж явах хэрэгтэй юм. За баярлалаа. Ямар ч хэлсэн нэг бодоод бас юм хариултыг авчлаа. Өргөжлөл тавхандаа хөтөлбөрөөр говийн үеийн хата үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжлыг тавхандаа хөгж байна. Ааха. За энэ сурвалжлыг манай хөтлөгч Солонгоо үзэгч та бүхэнд болно тий. Эргээд одоо зочинтойгоо уулзсан гэдэг. Гэрлээ цон хөтөлбөр үзэгч та бүхэндээ сурвалжлагаараа үргэлжлэн хүрч байна. Blue Moon Art Gallery-д говийн уянга нэртэй үзэгслэнг одоо гаргаж байна. Зураач Чулууны Эрдэнэттэй үзэгч та бүхнийгээ уулзуулъя. За өчигдөр минь. За сайн байна уу. Энэ гэрлээ цонх нэвтрүүлэг үзэж байгаа олон түмэнд орой хамгаалан алхъя. За говийн уянга нэртэй үзэгслэн нийтдээ хичнээн зурагтай. За мөн хизэнээс хизээний хугацааны хувьд тийм ээ яаж үргэлжилж байна? Говийн болохоор 14 хоног гарна. Энэ Blue Moon Art гэдэг анхны гаргаж байгаа зураач нь бий байна. Таны энэ зурагнуудыг ер нь хараад байхад байгалийн сэдвтэй өнгө аястай зураг их орж байгаа. За мөн хөрөг зурагнууд байна тийм ээ. Тэгэхээр зураач болгон өөрийн гэсэн бас нэг зурдаг жаягтай тийм ээ жанртай байдаг. Таны хувьд бас байгалих уу? Байгалийн зураг гэдэг чинь бол гол нь байгаль гэж нэг том сэдв юм байна. Гэхдээ хүн байгалийн шүтгэлцээг харуулах гэж би өнөөдөр энэ зураг зурж байгаа. Дээрэс нь яг хүний хөрөг эднэр бол би зурдаг л да. Гэхдээ хөрөг зурдаг зураач нь манайд байгаа. Олон байгаа бас. Цаан зурдаг зураач нь байгаа. Байгаль гэдэг чинь бол би энэ байгалаар гол нь монголоор хичнээн тойрон явж зурсан зургууд болохоор тэрнийхээ сэтгэлгээг үдэх хичээл энэ зургуудаа зурж байгаа шүү дээ. Ер нь бас их судлах, харах, тийм ээ мэдрэх хэрэгтэй ахaltaа байгалийн тэр сайхан болгоныг яг тэр агшинд зурдгуу эсвэл бас тодорхой хэмжээгээр тэмдэглэлээ хийж явж юм зурдгуу бас Монголынхаа сайхан орноор аялж иж, мэдэрж иж зурдаг гэлээ шүү дээ, тийм ээ. Одоо Монголын бүх улс, бүх аймаг сумаар би явсан. Тэгээд дээрэс нь тэр агшинг бол мэдэрч би наброосыг этюдээ хийдэг. Тэгээд ирээд энд боловсруулаад зурдаг. Тийм болохоор энэ зурны хугацаа юу бол харилцан адилгүй байгаа.
өнгө бодгийн хувьд бол би болж өгвөл ургах нар, жаргах нар гэж боддог. Энэ дээр бол байгалийн хамгийн гоё гэрэлтэй хамгийн гоё үзэсгэлэнтэй мөчн тэр үед харагддаг болохтой би өгдөө маш эрт босч зурдаг. Орой нар жарахаас өмнө зурдаг. Тэргээр ер нь онцлогтой юм уу гэж боддгийг. Би ер нь одоо уран баримл гэдэг чинь одоо улсуудын ойлгодгоор бол Европын одоо суур уран баримл биш үү? Одоо Давидын баримл гэдэг тиймэрхүү хийцээ жоохон татгалзаад орчин үеийн жоохон тэгтээ бас нэг Монгол сэтгүүтэй тийм баримл хийхийг мөрөд уран бүтээлтэй гол зарчмаа болгож явдаг байхгүй. Миний энэ бүтээлүүд бол ер нь дандаа одоо таамсан гэдэг харж байгаа багт ингээд жоохон янз янзын хэлбэр дүрс хийсэн тийм ээ. Тэгээд тэр дандаа Монгол сэдвэр тийм яаж байгаа. Тэгээ материалын хувьд бол хөрөл заримдаа металлаар гагнаад өөрөө гагнаад матж бариад хийн тийм материалаар нь голцоо баримдаа хийж туурдаг юм да. Санааг бол бас өөрийнхөө толгойд боловсруулах бас ямар нэгэн зүйлээ санаа оноо авч ийх үү? Өөртөө одоо бодож байгаа л одоо зохиомж гэдэг нь шүү дээ. Одоо тэгээд тийм юмны сэдв хийх юмсан ингээд сайхан мортой Монгол хүн талд авч байгаа ч юм уу тийм ээ. Тийм юм хиймээр бодогддог ахгүй хүнд. Тэгээд тэрийг эрэл хайгуул хийхин тулд бол янз янзын хувилбараар эхлээд зурж байгаа. Тэгээд ерөнхийн ингээд нэг иймэрхүү хүн ий. Тэрийг дараа нь баримлаараа тусгаж явдаг. Ийгээд эскиз гэж байгаа юм. Тэр зүйл санаагаа олдог юм да бас бол юм гэдэг. Цаг хугацааны хувьд хугацаа шаардах зүйл баха. Нарийн ажиллагаатай тий. Тийм, баримл бол ер нь зургийг бодвол их олон дамжид гар бүтдэг урлаг байхгүй юу? Эхлээд энэ чинь барим юу аа төм дотор талын баримлын шаварч нөрөө нэлцхэн айд учраас тэрэн дотор арматурын гэж каркацийн тэрийг хийхдээ өөртөө гагнуурч болчихж байгаа байхгүй. Тэгээд тэрийг нөгөө баримлаа шаваад баримлаа хийснийхаа дараа гипсээр хэв авдгийг. Тэр үед бол одоо барилгачийн шухуу болон цагаан хувцас гаал ерөөсөө шохоо мохоо болцсон юм шиг. Тэрний дараа нөгөө баримлаа гаргаж ирнэ судгаад. Тэгээд тэрийг зассны дараа бол модулаа зассан шүү дээ баримлаа зассан. Тэгээд өнгөснийхаа дараа дахиж хэв аваад хэв авсныхаа дараа цутгах материалаар болох шавраар хэв авч байгаа байхгүй. Тэрэндээ одоо хүрэл юм уу одоо ямар металлаар цутгах тэрийг хайлуулж ийн. Тийм 5-6 дамжлагтай байдаг байхгүй. Одоо энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс бас үзэгчтэй онцлооч яг одоо ямар утга санааг агуулсан ийм бүтээлүүд вэ? Би яг энэ бүтээлийн тухай яриа л да. Энэ бол өсгүй гэсэн үг. Тэг хуучин монголоор бичсэн. Монгол өчгөр тэг яагаад энийг би ингээ хийх болов гэвэл энэ одоо монголчууд чинь одоо бичиг соёлтоос орно шүү дээ тийм ээ. Улс. Тэгэхээр ч одоо тэр бичиг соёлоо сүүлийн үед мартаад байна уу да тийм ээ. Тэрийг сэргээх юмсан гэдэг. Би ч өөрөө хуучин монгол мэдэхгүй. Тэгтээ яг нэг санаанд бас хараачаад ингээд сууж ясан чинь бүсгүй гэдэг үг хүн надад бичээд өгөөч гэд хүнээ бичүүлээд нөгөө бичдэг каллиграф гэд тэгээ бичүүлэхэд хүн надад хэлсэн байхгүй. Тийм бичүүлээ танаа зураас нараар гэд тэгээ бүсгүй гэдэг үг ямар байдгийг ингээд хүнээр бичүүлсэн чинь нэг харсан чинь иймэрхүү хэлбэртэй баримл харагдаад байгаа байхгүй. Өөрөө над босоо ингээд нэг хатан чуулгал болгочихгаар юм шиг боддог. Тэгээ энэ үнэхээр эмхтэй хатныгийн юу дүрсэлсэн байгаа байхгүй. Хатны хэлбэр ноотын хормоо тийм ээ. Одоо энэ нөгөө хоёр усных нь ингээд нэг яасан юу гаргаад энэ нөгөө юм бортхон малгай гэдэг нь одоо иймэрхүү над уншигдахтаа нэг юм сайхан монгол бишгч нь гоё ингээд босоо барим шиг харагдсан байхгүй. Тэгээд би ер нь энийг үгээр нэг юу хийгээд үзүүл яасан. Баримл хийгээд үзүүл яасан гэж боддог. Нэгээс ийм аштайхан юм болсон надад нөөрэ таалагддаг юм. Манай залуучууд урлаг сонирхдаг дүрслэг урлагийг ялангуяа сонирхож дэмждэг улсууд бол ээж үзэхэд бол манай хаалга нээлттэй үн төлбөргүй гарч байгаа битэрийн үзэсгэлэн. За баярлалаа. Тэгэхээр гоё уянг нэртэй үзэсгэлэнгээс үзэж та бүхэн очиж үзэж амжааг бол үзээрэй. 7 хоног үргэлжлэн. 16-наас 31-ний хооронд. Үргэлжлэж байгаа. Тэр зэрэг урлагаар ордог. Уран зургийн үзэсгэлэн хэрэг үздэг үү? Манай хайр зочин. За урлаг гэдэг урлагийн чинь хамгийн гол ер нь үндэс нь уран зураг. За тэгээд энэ бүжиг хөгжим гэж болж байдаг шүү. Тийм болохоор дэлхийн урлагийн түүх дээр бол ерөнхийдөө бол хамгийн эхлээд бол төслөх урлаг гэдэг юм хамгийн гол. Тэндээс гоо зүг авдаг, тэндээс сайхны тухай, урлагийн гоо зүүн тухай мэдлэгүүд төрдөг, тэндээс түүх судлагддаг. Тийм болохоор мэдээж хамгийн сүүлд ямар үзэл үзсэн бэ? Хамгийн сүүлд одоо тэр
инх тайвны Данзан Бэлжийн инх тайвны зураач гаргасан үзэсгэлэн үзсэн тэн дээр нэг цогтойж киноны зураг их сайхан зураг байсан. Тэгэхээр ер нь ертөнд цомгоос нь үзэгчдийг гэдэг нь сонсогчдыг юуг одоо хүлээж аваасаа юуг бодоосоо гэж бодсон байвал таа. Эдгээр хөгжмөнүүд болохоор энэ орчин цагийн хөгжмийн төрлүүдтэй манай энэ ардын хөгжмүүд яаж нийлэх вэ гэдгээс бол энэ New Age, Chill Out, Ethno Electronic, World Music гэсэн хөгжмийн төрлүүд дотор манай энэ хөгжмөнтэй их сайхан нийлээд энэ хөгжмүүд нь болохоор өөрөө хүний одоо энэ сэтгэл санааг сэргээж оюуны стресс ядгарыг тайлдаг ийм үндэстэй сэтгэл судлаачд илрүүлж тогтоосон байна. Тийм учраас иймэрхүү төрлийн хөгжмөд бол энэ New Age гэдгийг нэрлэдэг нь одоо шинэ нэрний одоо бид нар чинь хэд их хөгжлийн хойноос ингэж хөгжөлдөж явсаар байгаа тэр Ханагийн Америкчүүд юм уу, Япон Токиочууд юм уу бүгдээрээ л одоо ингэж явсаар байгаа хүн төрөлхтөнд ч өөрсдөө бас нэг жоохон юм тайвшрал хэрэгтэй. Жоохон гоё ингэ одоо жишээлбэл өнөөдөр Улаанбаатарын гудамжинд бид нар машин дотроо энийг сайхан сонсоод бухимдаж одоо нэг сигнал ширэлдэх хүчин сайхан өө тийм үнийг явуулж идаа тэгээ сайхан тэгээд дараа нь би өөрөө явчих даа гэдэг ч юм уу тийм ээ. Ер нь бол тэгэж хүн гэдэг нь жоохон юм бодоод тэгээд энэ ертөнц цомыг сонсноор хүн одоо өөр дотор байдаг дотоод ертөнцтэй эрхчлөөтэй амьдрах энэ боломж энийг л бид нар хүмүүст өгөх юмсан. гэж ярсан хайрын үгээ одол би чамда шивнээ хайрын чимийн үнийг сонсоод ажуудны нүрт хампах Чамдан битсэн хайрын үгснээ дуу болон ичгэлэнээ чамайга хайрлах миний хайрын өдөр маргаш болоход нэгэр нэгнээ Чимүүн
Тийм мэдээж бэлтгэл зөвлөлбөрийг сонгон үзэж бидний таамд байсан хэрхэн үзэж та бүхэндээ баярлалаа. Тэгээд маргааш амралтын өдөр та бүхэн хайртай дутны хүмүүстэйгээ бүгдээрээ сайхан амарцгаарай. Маргаашийн одоо ажил үйлчлээс бүгдэнд дамжуулт хүсье. Энэ үзэж бидний таамд байсан та хоёртаа маш баярлалаа. Маш баярлалаа. Маргаашийн өдрийг мэдээд сайхан өнгөрүүлээрэй. Өчигдөр гэрэлтэй зөвлөлтөөр хамтдаа үзэж штэ. Баярлалаа. Баяртай үзэгчтэй.